Говьсүмбэр аймгийн прокурорын газраас ял идлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлын хүрээнд тус аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 425 дугаар нээлттэй 20 ангид 6 удаагийн шалгалт судалгаа хийж заавар журмыг хэрэгжүүлэх, ахуй нөхцөлийг сайжруулах талаар нэг шаардлага 3 албан бичиг хүргүүлж биелэлтийг тооцжээ. Он гарснаас хойш шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн ял солиулах, ялтны зорчих бүсийг өөрчлүүлэх, хүмүүжигчийг хугацааны өмнө суллаж хяналт тогтоолгох тухай 53 саналыг хянаж, хуульд заасан шаардлагыг хангасан 31 хүний асуудлыг шүүхээр шийдвэрлүүлж эрхийг нь хангасан байна. Прокурор ял идлүүлэх ажиллагаанд хяналт тавьдаа бол танилцах, шаарлах, судлах байдлаар бол хяналтыг хэрэгжүүлдэг байгаа. Энэ хяналтын бас нэг хэсэг нь бол хууль зааснаар ялалж байгаа хүнийг 20 ангийн өөрийн болон өөрийн хувь нийлүүлсэн хамдарсан хуулийн этгээд бусад хуулийн этгээд гэрээний үнсэн дээр хөдөлмөрлүүлэх ийм хуулийн зохицуулалттай байдаг. Ингээнд бол прокуророос зөвшөөрөл авдаг. Прокурор хуулийн үндслийг хянаж үзээд тухайн хүнийг хөдөлмөрт гаргаж болох уугүй юу гэдгийг шийддэг байгаа. 2024 онд хохирол төлбөртэй 20 ял эдэлж байгаа 62 хүмүүжигчийг цалинтаа хөдөлмөрлүүлэх зөвшөөрөл олгож, дансанд нь төвлөрсөн 65.5 сая төгрөгөөс 20.5 сая төгрөгийг хохирол төлбөрөө төлөхөд зарцуулсан байна. Одоо тус 20 ангиас ирүүлсэн саналыг үндэслэн 11 хүмүүжигчийг гэрээний үндсэн дээр зохих харуул хамгаалттайгаар хөдөлмөр эрхлүүлэх прокурорын зөвшөөрөл олгожээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд 2025 оныг хүний хөгжил захимжуулалт үйлдвэрлэлийг дэмжих хичээл болгон зарласан. Энэхүү зорилтын хүрээнд нийт хүмүүжигчдийн эрхийг хангах, тэдний чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх олон нийт үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах зорилгоор мини кинотеатрын үйл ажиллагааг нээгээд хэвийн цаг үеийн дагуу хэвийн явагдаж байна. Мөн тус анги нь суллагдахад бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд нэг өрөөг тохижуулж цахим киоск машин байршуулжээ. Хүмүүжигчид уг киоск машинаас төрийн үйлчилгээг цахимаар авахаас гадна нэмэлтээр ажил хөдөлмөрийн байдал, шагнал урамшуулал, хамрагдсан үйл ажиллагаа хөтөлбөрийн мэдээллүүдийг харах боломжтой юм а.